Ором төргийн эрх үзэгчтэй. Ором төргийн Улс төрчин манлайлагч зорилттой телевизийн төслийн 5 гарагийн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За тэр өнөөдөр сайнаа манай нэвтрүүлгээр голлож одоо юу гаргах гэж байгаа талаар мэдээлэл өгье. За өнөөдрийн хувьд бол бас их хариуцлагатай үйл ажиллагаа эхэлж байгаа. Оролцогчдын маань хувьд шилдэг 30-д үлдэхүү үгүй юу гэдгээ шийдвэрлэх 5 үндсэн даалгаврыг биелүүлж байгаа. За хамгийн ихнийх нь яг ганцаарч суур чадвараа харуулах сонгогчдын сорил гэсэн даалгавар дээр за 30 сонгогчийн өмнө өөрийгөө улс төрчийн хувьд илэрхийлэх, дээрээс нь тэдний зүгээс гарсан асуултуудад одоо богино хугацаанд яг ойлгомжтойгоор зэгцтэй хариулах юм даалгавар байсан. Тэгээ ер нь бол хангалттай гүйцэтгсэн гэж бодож байгаа. Тэгээ манай шүүгчдийн байр сууриас хандсан сонгогчид бол нэлээд ширүүн асуултууд байлаа. Тэгээ асуултуудыг ерөнхийдөө харахад тухайн оролцогчийн яг өөрийнх нь шин санаатай холбогдож байгаа. За нөгөө талаар бас түүх уламжлал шинжилгээ ялгаа эдэр гэдэг тийм хурц асуултууд яа харахгүй гарч байна. Нэлээд одоо бидний хэлээр кургозор гэж хэлдэг тийм ээ. Ерөнхий мэдлэгийн асуултууд их байлаа. Шалгасан. Тэр 30 шүүгчдийн маань хувьд гэх юм бол бид нэр рандомлыг шийдэж болдог шиг санамсаргүй байдлаар маш олон нийгмийн өнцгүүдээс сонгосон хүмүүс байгаа. 30 асуулт асуух боломжтой байсан. Одоо ер нь бол манай залуучуудын хувьд бол нэгэнтээ улс төрийн манлайлагч гэдэг төсөл дээр орж байгаа. Тэгээ энэ бол зөвхөн улс төрийн лидерүүдийг биш, нийгмийн салбар салбартаа одоо шинэ санаачлагыг хэрэгжүүлэх лидерүүдийг тодорхойлох төсөл байгаа шүү дээ. Тэр утгаараа бол манай асуудлууд нь гинтийн, хариултууд нь гинтийн, бас үр дүн нь ч гэсэн бас гинтийн байсан байх. Гэхдээ манай залуучуудад бас нэлээд хангалттай сайн шалгуур бол чадсан гэж залуучууд нь өөрсдөө үзчихлээ. Сайн чи хэллээ бас түүхийн чиглэлээр асуудууд бас нэлээд асууж ирсэн гэж яг харахгүй үнэн. Шинэхэн мэдээд болоход өнөөдөрхөн 12 сарын 17-ны өдөр бас төрийн ордонд нэгэн сонирхолтой үйл явдал болсон. Монголын их түүх гэдэг 6 цуврал одоо ном гарлаа. Энэ бол 20 дугаар зуунд бичигдсэн Монголын түүхийн зарим үед хилмигдэжсэн, эх орныхон төлөө амь насаа алдчихсан хүмүүсийн ч гэсэн анх удаа олон нийтэд бүтээл болж байгаа хуучны ном судруудыг дахин шин цагийн хэлээр эмгэгдүүлж гаргаж байгаа ном. Эргэлжийн санаачлагаар гарсан ном байгаа. Тэгээд энэ номыг ч гэсэн бас манай шинэ манлайлагчид маань үзээсээ, залуучууд маань сонирхосоо гэж бодож байна. Дашрамт дуртахад эх жилийн буюу 2015 оны 12 сарын 17 гэхэд монгол хэлний цахим нэвтрэхий төл гэж гарах гэж байгаа юм байна. Энэ бол бас их сонирхолтой зүйл л дээ. Бид нар нөгөө англи үг хайхаар л интернет рүү ч юм уу ингээд файл ордог бол монгол үгээ маш дэлгэрэнгүй байдлаар орох юм боломжтой. За шинэ мэдээг үйл юм байна. За тэгвэл надад бас нэг шинэ мэдээ байна. Бас 2 жил хэртээ судалгааны ажил хийгдээд бас тун утгагүй уншигчдын гар дээр очих гэж байгаа. Хүүхэд залуучуудын нэвтрэхий тал шинжлэгдэн гаргаж байгаа юм билээ. Тэгэхээр яа харахгүй бид өнөөдөр энэ хүн нэвтрүүлгээрээ үзэж байгаа олон бас үзэгчдэд энэ шинэ мэдээллүүдийг хүргэе. Тэгээ өнөөдрийнхээ нэвтрүүлгийг эхлэе. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Ер нь бол миний сонгуулийн тавьж байгаа мөрийн хөтөлбөр бол Эрдэнэчимгийн бат жаргал Орхон аймгаас оролцогч. Орон нутгийн удирдлагыг чадваржуулахдаа төрийн захиргааны байгууллагуудад одоо шинэ менежментийг нэвтрүүлэх саналтай байгаа. Энэ саналын маань нэг нь бол жишээ нь дунд сургуулийн ерхий боловсролын сургуулийн захирлыг тухайн сургуулийн сурагчдын одоо ээж аав нь бол сонгодог систем байна. Мөн одоо дараа нь бол тухайн одоо дүүрэг хотын одоо сумын аймгийн одоо эрүүл мэндийн салбар эмнэлгийг жишээ нь одоо эмнэлгийн захирлыг сонгоё гэвэл тухайн хотын иргэдэн өөрсдөө санал гаргаж одоо тэндээсээ санал ураад сонгодог энэ систем рүү орох гэсэн юм аа. Би намайг Наранбат гэдгээ өөрийг чинь тэгшүүлж байгаанаа санал чинь зүйтэй санагдаж байна. Энийгээ дуршихын тулд зүгээр эхний ээлжид нэг сургууль дээр дуршлаг хийж үзсэн үү үзээгүй юу? Ер нь дуршлагыг өөрийнхөө чинь нарийн судалгаа чи ер нь ямар байгаа вэ? Тэрийг танилцуулахгүй. Хамгийн энгийн одоо бодит туршилт гэх юм бол сая Улаанбаатар хотын цагдаагийн даргыг бол иргэд өөрсдөө сонгосон ба. Тэгэхээр энэ одоо хандлагыг харах юм бол босоо удирдлагатай байгууллага ч гэсэн иргэд сонгож болдгийг бол бид нар байтаар харсан. За тухайн нэр дэвшиж байгаа цагдаагийн дарга бол иргэдэд яаж одоо хариуцлага байгатай ямар одоо мөрөд бүрүүдэд дэвшүүлж байгаа юм л да. Тэгэхээр дараа нь иргэдээс өөрсдөө сонгогдсон учраас дараа нь бол хариуцлага тооцоож гисэн бас нэг бодлын амар болж байгаа. Нэгсэндээ мөрөд бүрөө биелүүлж чадахгүй бол дараагийн үнийг бол томилж байгаа. Миний бас хүсдөрдөг бас нэгэн зүйл болохоор ард иргэд өөрсдөө ерөнхийдөө хууль баталгаад оролцуул яа гэм бэ гэсэн тийм санал байд. Гэхдээ тэгвэл энэ чинь ардчсан нэг юм чинь ард иргэд нь өөрсдөө ер нь хуулиа
санаачлагыг нь болохоор улсын хурал гишүүд гаргаад баталгааг нь болохоор ард иргэд ерөнхийдөө хуулийг баталж байвал яасан бэ гэсэн дүн байд. Наадах чи ерөнхийдөө цаашдаа хэрэгжүүлэхийн тулд энэ систем рүү ингэж оруулж болох боломжтой өөрөө юу гэж бодож байна. Тэ ер нь бол эхний байдлаар одоо тухайн одоо энэ төрийн зарим байгууллага нэвтрүүлснээр бол явандаа бол одоо итгэвийг сэргээж өгөх юм бол энэ бол одоо суур нь болж өгч байгаа. Тэгэхээр явандаа бол алстаа бол иргэд өөрсдөө одоо хуулийг санаачилдаг, баталдаг, их хурлын гишүүнээр бас дамжуулж одоо хууль санаачлах эрх ч гэсэн үүсэх боломжтой. Одоогийн улс төрчдийн үе солигдож бай шинжилгээний хэрэг чинь гэж зарим хүмүүс ярьдаг. Та үүнтэй санал нийлэхгүй яагаад? Ер нь бол шинжил гэдгийг бид нар янз бүрээр авч үзэх хэрэгтэй. Зарим хүмүүс насны тоогоор ч юм уу эсвэл удаан байсан одоо улс төрчид солигдох ёстой ингэж шинжил явагдана ч гэдэг юм янз бүрийн агуулгууд ойлголтууд байдаг л да. Миний хувьд бол шинжилгээг юу гэж хардаг вэ гэхээр нас бол тийм чухал биш. Агцгүй гаргаж байгаа санаа эдья мөн одоо түүнийг хэрэгжүүлэх боломж нөөц олцоог бид нар харж одоо шинжилгээг харж ойлгох нь хэрэгтэй. Магадгүй шинжилгээд бид нар нэр тавиад шинэ үе гэдэг нэр тавиад одоо туг бариад ороод ирж болно. Гэхдээ тэр агуулгаараа бол уламжлал хуучнаар байх юм бол тэрийг бид нар ямар нэгэн бодит шинжилгээ гэж харж чадахгүй л тийм болохоор ер нь бол цаашдаа бол шинжилгээг бид нар юу гэж харах вэ гэхээр шинэ өөр үзэл баримтлал, шинэ агуулга, шинэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадсах юм бол бид нар шинжилгээний талаар илүү өргөн ярих боломжтой. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налай хороолол. Тэгээд нэг асуулт асуумаар байна л да. Энэ асуултанд хэрвээ та тимээ гэж бодож байгаа гараа өргөөд яг үннээр бас хариулж өгөрэй гэж хүсэж байна. Тэгэхээр та яг одоо өнөөдрийн энэ нийгэм улс төрд сэтгэл хангалуун байж чадж байна гэсэн гараа өргөе. Яг өнөөдрийн нийгмийн энэ улс төрд надад сэтгэл хангалуун байна гэх. Агвандөржийн Батчимэг Улаанбаатар хотоос оролцогч. За бүр нэгч хаалган тийм ээ. За тэгвэл яг одоо өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байна. Миний өөрийнхөө энэ хувь хүнийхээ амьдралд сэтгэл хангалуун байна. За ойролцоогоор нэг 10 за 20 15% байна тийм ээ. Та ирээдүйдээ итгэж байна уу? Монголын ирээдүйд итгэл хэр вэ? За бид ирээдүйдээ итгэлсэн байна. За тэгэхээр энэ жижигхэн нэгэн судалгаа байлаа л да. Энэ 30 хүн дотроос л. Тэгэхээр яг эндээс харахад яг миний таамаглаж исэн, миний өөрийн үзэл бодолтой, бас миний уншсан зарим нэг судалгаатай яг цав таарч лээ л да. Тэгэхээр өнөөдрийн амьдарч байгаа бидний энэ орны энэ улс нийгэм маань өнөөдөр хангалттай байж чадахгүй байгааг би ч гэсэн хүлээмжшүүлж байна. Одоо яг би өөрөө 3 хүүхэдтэй учраас өөрийнхөө хүүхдүүдийг тийм үү аюулгүй, идэх хоолтой, халуун дулаан гэр бүлд амьдруулж би хөдөлмөрлөж би бол чадна. Харин тэд нар маань гараад автобусны буудал магадгүй гэр хороолд амьдардаг бол гудамжаар алхаад явахдаа эсвэл нэг дэлгүүрт орохдоо тэд нар аюулгүй амьдрах орчин өнөөдөр бүрдэж чадсан уу гэсэн асуултанд өнөөдөр би хамгийн ихээр санаа зовж байгаа. Тэгэхээр өнөөдөр засгийн газар болоод төрийг барьж байгаа энэ эрх мэдэлтэнгүүд өнөөдөр хүн чанар гэдэг зүйл их орноо хайрлах сэтгэл өөрийн ард түмний төлөөх өөрийгөө золиосох ийм зүр сэтгэл үнэхээр алга болж байгаа гэдгийг би харсан. Энэ ирээдүй хойч үеийн хөдлөө бид нэр хийх цаг ирсэн байна. Тэгээ би хүмүүст яг эргээр нөлөөлөх ийм шийдэлтэй байгаа. Тэгэхээр товчхон юу яач цаг байхгүй байгаа ч гэсэн нэг видео байгаа. Кино театрт байгаа. За тэгээд энэ бол location based broadcaster гэдэг одоо эргэн тойронд байгаа тэр хүмүүс рүү зэрэг мессеж явуулдаг систем гэж ойлгож олно. За бүгд маш тайван кино сонирхоод кинон дотор ороод явж ирсэн. За яг одоо энэ үед бүгдэнд л мессеж явуулсан. За энэ үед хүн болгон яг мессежийг харсан яг тийм өвчтэй зэрэгтэй сая юу болсон бэ? Аваар болсон ба тий. Энэ мессежийг та шууд ойлгож байгаа тийм үү? Юу гэсэн үг гэхээр та жолоо барьж явж байхдаа утас руугаа анхаарах юм бол яг боддоор таны тархинд шууд тэнд суужсэн ахиж магадгүй энийг харсан хүмүүс хийзээч машина барьж байхдаа уцаа оролдохгүй болтол нь энэ реклам хүрч чадчихээн тийм үү. Яг үүнтэй адилхан өнөөдөр улс орон болгонд ийм албууд байдаг. Олон нийтийн сурчлагын албууд байдаг. Би Монголд энийг байгуулмаар байгаа. Тэр этгээд би байгуулчаад хамгийн түрүүнд би улс төрчдөөс эхэлмээр байгаа. Би яг улсын хурлын гишүүдийн суудаг танхимд нь яг ийм маягаар та авилгал битгий аваач. Та ирээдүйн хойч үеийнхээ төлөө шудраг байгаач. Яг ийм мессежүүдийг ханан дээр магадгүй зургт балкатаар бас яг ийм дэлгэцүүдийг тавиад хүн өнөөдөр нэг хараад ойлгохгүй анзаарахгүй байж болно. Нэг өдөр тэр хүн тэрнээс ухаарал авах гэж би бодоод байна.
За тэгээд цаг маань дууссан учраас энэ хүртэл яриа дуусгая. Та бүхэндээ асуулт байвал асуугаарай. Та хууль санаачлах хэрэгтэй бол хамгийн түрүүнд ямар хууль өргөн барих вэ? Хэрвээ хууль санаачлах эрх байвал би гэр бүлтэй холбоотой гэр бүл өөрөө нийгэм бүрдүүлчих хамгийн нэгж хэсэг. Тэгэхээр тэр жижигхэн хэсгүүд маань өөрөө эрүүл байж цаашаа эрүүлчих учраас би гэр бүл төвтэй тийм хүний хөгжилд чиглэсэн цогц бодлого тийм хуулийг л би батлах болно. Одоо л зүгээр нийгмийн халамжуудаар л яваад шүү дээ. Монгол улсыг утаанаас яаж салгах вэ? За энэ утаа маш намайг жоохон энэ баг 20 жил явцсан баха. Жоохон бахад л хийсэн. Тэгэхээр энэ утааны асуудлыг маш цогцоор нь шийдэх хэрэгтэй. Тэгээд Тэмүүжин Сэдлүүний ямар ч нэг залуугийн би ярилцлага уншижсэн тэр яндангуудын дээр нь тийм шүүлтүр гэдэг юмыг инженерүүд зохиогоод байрлуулчих болдгоо болов гэсэн яриавсан. Тэр надад энгийн юм шиг хэрнээ нэрээ яагаад болохгүй гэж гисэн бодол төрсөн. Улаанбаатар хотыг тойрч замбраагүй усын чимээгүй хотыг яаж зохицуулах тийм санаа байна урд чинь. За энэ маань бас л энэ нэлээд том иргэд маань өөрсдөө одоо шийдвэр гаргагч нартайгаа маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй. Иргэд өөрсдөө маш том санаачилгаа гаргаад магадгүй хороо бол иргэдийн нийтийн хурлаараа ч юм уу эсвэл дүүргээрээ одоо иргэдийн төлөөлөгчийн хурлаараа дамжуулан саналаа гаргаад тэр хэсэгт үнэхээр ногоон байгууламж цэцэрлэг барьж өгөөч бүтээн байгуулалтын одоо хүсээд өөрсдөө зүгээр нэг санал биш хэсэг залуучууд хэсэг мэддэг хүмүүс нийлээд төслөө бичээ судалгаагаа гаргаад яаж энийг өөрчилж болдгийг өөр улс оронд энийг яаж шийдсэн бүх юмаа гаргаж бэлэн юм барьж шийдвэр гаргагч нарт нөлөөлж энэ өөрчлөлтийг хийх боломжтой ах гэж бодож байна. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. За сайн мэдсэн үү ингээд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дорж тулмын Баттуул Улаанбаатар хотоос оролцогч. Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг төгссөн. За төгсөөд Хас банкны төв дээр 1 жил ажилласан. За дараа нь болохоор 1-2 жил их хурлын тамгын газар засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаад 2013 оны 5 сараас Монгол Улсын сангийн яамд жил 5 сар ажилласан байгаа. Тэгээд энэ төсөлд оролцох гээд сангийн яамнаас гарч оролцсон байгаа. Яагаад гэхээр нөгөө төрийн албаагч улс төрсөн гэдэг утгаараа ажиллаж гэрсэн байгаа. Манай улс төрд орж байгаа шалтгаан юу вэ? Ер нь бол тэгэл аливаа асуудлыг шийдэхэд бол заавал улс төртэй бас ингээ холбогдоод ирж байгаа юм л да. Эрх бүхий албан тушаалтнаар шийдвэр гаргуулах, болж бүтгүй юмыг бодлогын хувьд буруу хийгээд байвал бид нэр доороос нь хичнээн түлхэж өгөөд яах юм бэ те. Тийм учраас бодлогот нь нөлөөлөе. Бас улс төрт оролцъё гэдэг санаагаар оролцож байгаа. Угаасаа тийм үг байдэн ш. Улс төр таныг та улс төрийг сонирхгүй ч болно. Улс төр таныг оролдоно гэсэн үг байдаг. Тэгэхээр бид нэр бол улс төрөөс салшгүй холбоотой. Заавал улс төр чинь гэдгээс болдоор магадгүй улс төрийн оролцоотой хэрэгтэй. Бид нэр болж бүтгүй байгаа зүйл дээр оролцоотой байх нь хамгийн чухал байна. Таны хувьд өнөөдрийн нөхцөл байдлыг хараад хамгийн харамсдаг улс төрийн шийдвэр нь юу вэ? Аливаа асуудал бол хоёр талтай. За магадгүй өнөөдөр монголчууд сайн зөв замаар явсан бол өнөөдөр Азийн бар улс болцсон байх байсан. Яагаад тэгэхээр дэлхийн 2-р дайны дараа Германд нэгч бүтэн байш үлдээг өгөхэд өнөөдөр дэлхийн хүчрэг гүрэн болцсон явж байна. За Япон, Солонгос бол дайны дараа бол маш хүнд байдлаас өнөөдөр Азийн бар орн болж чадсан. Харин бид нэр магадгүй 1911 оноос хойш өөрсдөө мөхлөөс аварсан гайхамшигтай зүйл байж магадгүй. Гэвч бид нэр бас Азийн бар өнөөдөр гайхамшигтай улс болох боломж байсан уу гэвэл бас байсан. Тэгээ хамгийн их харамсдаг улс төрийн шийдвэр гэвэл миний бодлоор бол бүр түүхэн цаг үед л авч үздэг шүү дээ. Магадгүй Монгол ойрд халах, өөр Монгол гэж 3 багтсан Монголын түүхэнд хамгийн аимшигтай улс төрийн буруу шийдвэр байсан. Энээс болж өнөөдөр дэлхийг захирчсан Монгол хүмүүс хэн болж өөрсөн бэлээ те. Манжаас хөл. Та Монголын гадаад харилцааны талаар хэрхэн үзэж байна вэ одоогийн байдлаар? Монголын гадаад харилцааны хувьд бол бид нар бол мөнхийн хоёр өрштөйгөө Орос Хятад гэсэн. Тэгэхээр Орос Хятад гэдэг хоёр гүрэндээ бид нар бас хитрхи үзээ ядаад ингээд түүсрэх юм буруу. Ер нь бол энэ хоёроос ямар одоо ашигтай байдлыг олж авах вэ? Энэ том зах зээл дээр яаж бид нар бүтээгдэхүүнийг нийлүүлж харилцаа ашигтай хамтран ажиллах вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. 3 дахь хөрш улстайгаа бас бид нэр харилцах хэрэгтэй. Тэгэхээр хөршүүдээс хэрхэн бид нэр ашиг олж болох вэ гэдэг л үзлээр ер нь хандах зөв юм билээ. Тэгээ гадаад харилцааг бол хоёр хөрштэй маш сайн барихтай. 3 дахь хөрштэйг илүү сайн ойлголцсон чухал. Та өөрийгөө шийдвэрлэх төвшөнд одоо очсон байна гэж хараад 10 жилийн дараа хэрвээ тийм байвал 10 жилийн дараа Монгол орн одоо ямар байхыг одоо төсөөлөд ярих уу?
арчлал руу ороод маш олон эрхчлөлөг олж авсан. Үүний цаана бас сул тал үүсэж байгаа. Гэхдээ нэг зүйл ажиглахдаа бид нэг хариуцлага, хүн чанар гэдэг зүйлээ илүү мартсан юм уу гэж бодсон. Нийгэмд өнөөдөр зөв сэтгэлтэй, хүн чанартай хүмүүс олонх нь болчих юм бол нийгэм аяндаа засагдах юм байна л гэж бодож байна. Сайн эмч, сайн улс төрч, сайн хууч гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр сайн хүнийг хэлнэ гэж байгаа юм. Тухайн хүний мөн чанар сайн байхгүй бол хичнээн мундаг мэдлэгтэй байлаа. Хичнээн амир улс орныг хөгжүүлэх гэж ам дээр ярьлаач тэр хувийн ашиг сонирхлоо нэгдүгээр тавиад хоёрдугаарт улс орноо л тавьж байна шүү дээ. Тэгэхээр мөн чанартай зөв хүмүүсийг гаргах нь аягүй чухал юм. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн үннийг мэдээлнэ. Математикийн багш мэрэгчлээ одоо төрийн албанд ажилладаг. Миний энэ төсөлд орж ирсэн дэвшүүлж байгаа шийдэл бол эко хороолол, эко орчныг бүрдүүлэх. Хөрөвсөрөнгийн зов заяа Хөвсгөл аймгаас оролцогч. Оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох нь зөв үү? Яагаад? Оюутнуудад тэтгэлэг байх нь зайлшгүй, шаардлагатай. Гэхдээ яг хинд яаж өгөө бид нар яг олоод өгчдөг л ах хэрэгтэй. Яг таны хамгийн том сул тал юу вэ? Би мэдээж маш их сул талтай. Гэхдээ ямар нөхцөлд, ямар орчинд гэдгээсээ бас шалтгаална. Миний нэг газар очиод сул тал болж байгаа зүйл нөгөө газар очиод бас давуу тал болдог. Тэгэхээр сул тал гэдэг бол байнга л буруу зүйл гэсэн үг бас биш. Та цаазаар авах ялыг халахыг дэмждэг үү гэж. Тэгээ манай Монгол улс бас энэ цаазаар авах ялыг хориглох гэж байгааг бол би бас зүйтэй асуудлаа гэж би боддог. Таны бодлоор улс төрч гэж энийг хэлэх вэ? Таны бодлоор олон нийт тухайн улсынхаа төлөө маш хэрэгтэй шийдвэрүүдийг эрх зүйн орчинг бол маш зөвөр шийдэж өгч байгаа. Тим хүнийг хэлэндээ. Өөрийн чи мөрөөдөл нь юу вэ? Миний мөрөөдөл бол маш энгийн. Энэ Монголдоо яг энэ байгаа орчиндоо бас энэ гоё байгальтаа яг энэ чигээр нь л гоё амьдармаар байдаг. Та ерөнхий сайдаар ажиллах бол эдийн засгийн талаар хамгийн түрүүнд ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Эдийн засгийн талаар авах арга хэмжээ бол мэдээж уул уурхаагаа зохистой ашиглахыг би бодож байна. Бага бүх боломжоо ашиглана. Яг өнөөгийн байдлаар Монголын төрд хамгийн одоо дутагдж байгаа гол асуудлыг өөрөө юу гэж харж байна? Оновчтой шийдвэр гаргалт. Хамгийн их дутагдж байгаа гэж би хардаг. Сайн байна. Өөрөө нэг юу эко ажил хийж байгаа гэсэн тэр эко хийж байгаа ажлынхаа талаар танилцуулна уу? Тэрний чинь талаар ерөөсөө ажил хийж байгаа ажлын чинь талаар ерөөсөө юу ч ярьсангүй, асуусангүй. Манай Хөвсгөл аймаг маш их гэр хороололтой. Хүн амынх нь 95% нь аймгийн төвдөө байгаа хүмүүс 95% нь гэр хороололт амьдардаг. Одооний байгаа гэр хороолол маань манай аймгийн хувьд маш их эмгэгцэгцтэй зохион байгуулалттай байдаг. Энэ гэр хорооллоо бид нар эко орчинтой болгохыг л би зорж байгаа юм. Одоо манай хорооллын хуучин хорооллууд маань ихэнхдээ дан гудамжууд байдаг л та. Тэрийг хооронд нь хоёр-хоёроор нь холбоод дунд нь цэцэрлэг түрээлэн тэм зугаалдаг талбай хүүхдүүд тоглодог талбай амтэр бий болох гэж байгаа. Маш богинох нэг хоёр гудамжийг холбоод загвар гаргах гэдэг юм л да. Дунд нь тийм хүмүүс зугаалчдаг, хүүхдүүд нь тоглолцдог, салхилаа суучдаг, мод бут тарьсан тийм тодорхой талбайнуудыг тохижуулах гэж бодож байгаа. Эко орчинтой хороол бий болгох гэж байгаа гэж байна те. Миний ойлгосноор бол гудамжаа тохижуулах юм байна, ногоон байгууламжаа хийх юм байна. Хүмүүсийн амралт чөлөө цагийг өнгөрөөдөг байх юм байна. Энийг хийхдээ яг улс төрийн шийдэл нь юу юм бэ? Энэ шав өөрөө тодорхой нэг шийдэл гаргаад тэрийг дэвшүүлээд ороод ирээ гэсэн байна. Тэгээ миний энэ хийх гэж байгаа ажил бол өмнө хийх гэж төлөвлөсөн байсан ажил тэрийг бичсэн. Тэгээд улс төрийн шийдвэр гаргалтад яаж холбогдох юм бэ гэж. Энэ зүгээр нэг гудамж талбай тохижуулах асуудал бол иргэдтэйгээ нийлээд хийж болох ажил байгаа. Бүхлээр нь цогц эко хорооллыг бий болгоход бол тэрд зайлшгүй төр засгийн шийдвэр гаргалт хэрэгтэй байгаа. Тухайн орон нутгийн Тийм учраас нэг загвар үзүүлчихэд тэрүүгээрээ яаж бүхэл бүтэн том эко хорооллын төсөл бүтээгдэхүүн тийм зорилготой байгаа да. За баярлалаа. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндэснийхээ хашгийг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэгийн мэн. Сумын төвийг суурин газрын төвшөнд авчрах шийдлээр оролцож байгаа. Баттөрлийн ариун эрдэнэ Булган аймгаас оролцогч. Монгол улсын сумд хэтэрхүү таруу чадах хувьд хэтэрхий сул жижиг байгаа нь өнөөдрийн хотын ачааллыг нэмэх гол шалтгаан болж байна гэж үзсэн. Энэхүү шийдлийг сумын төвүүдийг хөгжүүлж
суурин газрын төвшөнд авьяаснаар хотын олон тулгымцсан асуудлыг бас шийдэхэд зохих хэмжээний хувь нэмэр болж хотынхоо энэ хүнд хэцүү ачааг нь өөрүүлэх цаг болсон гэжсэн шийдэлтэйгээр оролцож байгаа ийм оролцогч байна. За миний мэргэжил нийгмийн ажилтан боловсрол судлалын магистр. За асуух асуултад хариулъя. За сайн байна уу. Өөрийн нийслэлийн одоо энэ ачааллыг ер нь дарамтыг ер нь багасгах гэж байна. Тэгээд олон чимээг байгаа суурин хотуудыг ерөнхийдөө хөгжүүлнэ гэж байна. Яг ямар арга чиглэлээр өөрөө ер нь судалгаа хийсэн үү? Ямар арга чиглэлээр ер нь энэ нүүлгэлтийг ер нь сар хэмжүүлэх вэ? Ямар үйлдвэрлэлээр явбал тэр газрууд нь ажлын байртай наашаа заавалчгүй өдөр болгон 2-3 цаг автобусаар явах шаардлагагүй болохгүй. Тэгээ хамгийн нэгдүгээрт суманд амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Дараа нь зохих хэмжээний орлого ашгийг бий болгох ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингийн тулд юу хийх вэ гэхээр хамгийн нэгдүгээрт хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр тулгуурласан, за мөн аялал жуулчлалээр суурилсан ийм бүтээгдэхүүн үйлчлэгээ, жижиг үйлдвэрлэлийг бол сумдад бий болох хэрэгтэй. Сая эдийн засгийн хөгжлийн яам дээр явж байгаад хэрэгжиж чадаагүй үлдсэн нэг сум төсөл байгаа. Энэ сум төсөл бол яг энэ Монгол улсын энэ тулгымцсан асуудлуудыг шийдэх, тэнд аж үйлдвэрийн паркуудыг бий болгох, үйлдвэр технологийн парк. За томоохон газрууд бол аж үйлдвэрийн парк, сумын төвүүдэд хэд хэдэн сумын төвүүдийн дундыг харж байгаад үйлдвэр технологийн парк байгуулах гэсэн төсөл явж байгаа. За мөн энийг дээр нь аялал жуулчлалыг ялангуяа энэ Хөвсгөл аймгийг чиглэсэн, энэ баруун аймагуудыг чиглэсэн энэ зам дагах сумдуудыг бол үнэхээр жуулчд болон гадаадын болон дотоодын жуулчд зайлшгүй зогсохоор тийм шин санаа идээг тэнд гаргаж ирэхтэй. Тухайлах юм бол магадгүй хөсөгт гэр тэргийг магадгүй яг өнөөдөр өвхөр хөллөөд явах боломжтойгоор нь яг ямар ч төмөр орлогоогоор тэрийг хийх юм бол тэр бол жуулчдыг зогсооно. Гэх мэтлэнгийн тийм суурин болгонд шин санаануудыг гаргаж ирж орлогыг нэмэгдүүлэх юм байдалтай байгаа. Яг наад зүйл дээр чинь бас шүүмжлэлтэй хандж байна л та. Гадаадаас ирж байгаа хүн зүгээр нэг 4-5 мянган доллар төлчингүүтээ 4-5 мянган доллараар зөвхөн тэр нэг яг хадаасгүйч байна уу, төмөрсгүйч байна уу, юу ч байна уу, тийм тэргийг харахыг хүсэхгүй. Яг үнэхээр яг гадаадынхны яг өөр дээрээ байгаа суйрлуулад өөрснөн дээрээ татах ганцхан одоо айдиа биш. Олон төрлийн айдиа хэрэгтэй. Тэрэн дээр ерөнхийдөө аялал жуулчлал яаж хөгжүүлэх вэ? Тэг яг миний хувьд энэ цаг бага байгаа л да. Би энэ дээр яг бүхэл бүтэн өөрөө нөгөө илтгэл төсөл юм бэлдсэн байгаа. Зүгээр яг би тэрнийгээ дөнгөж 1 сая энд бол ярьж байна л да. Энийг дагаад олон үйлчлэгээнүүд тэ өнөөдөр бол сум орон нутгийн иргэдийн ганц одоо бизнес эрхлэлтэд алдж байгаа юм бол ямар нэгэн тооцоо судалгаагүй яваад мөн тооцоо судалгаагүй байснасаа болоод нэгнийхээ бизнесийг татаж унахад хамаарж байна. Нэгэн төмөс дариул дагаад төмөс тарьж байна. Блок үйлдвэрлэл дагаад блок үйлдвэрлэж байна. Нэгийгээ талах барихаар талах зүгээр юм бэ нэгэд дагаад нөгөөх нь талах руу орж байна. Энэ бол би энийхээ зах зээлийг булаасан, ажлах хүчнийхээ хомсдолд хүргэсэн ийм эрсдэл байна. Энэний эсрэг л судалгаатай төлөвлөгөөтэйгээр тодорхой зорилттой ийм ажлуудыг хийх олон санааг дэвшүүлсэн байгаа л да. Ерөнхийдөө өөрийн чинь бас яг хэлж байгаа санаа ч нь болохоор надад таалагч юм л да бас зөв байна. Ер нь цаашдын хүн чинь угаасаа заавалчгүй мэрэгжил боловсрол гэдэг ахгүй боловсролтой хүн боловсон байна гэсэн юм байдгүй шүү дээ. Тэрнтэй адилхан өөрөө ямар сэтгэлтэй вэ? Ер нь эх орныхоо төлөө юу хийн гэсэн бодолтой байдгүй. Ер нь хүн чинь сэтгэл байхад ер нь альва зүйлийг хийх боломжтой байдаг. Өөрийнх нь сэтгэлээсээ одоо яг юуны төлөө зорж байгаа гэдгийг төвчөнд ойлгож байна. Ерөнхийдөө одоо эрх цагийн түүхийг яг одоо энд байгаа залуучууд бид нар л бичнэ. Тэгэхээр ямар түүх бичих нь яг таны гарт байгаа учраас та зүгээр суух эрхгүй. Тийм учраас залуу хүн заавал бүтээлч хөдөлмөрч байх. Миний гол баримталж байгаа зарчим бол ердөө л энэ байгаа. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээцгийн мэн үннийг мэдээлнэ. Энд ч бүгдээр Улаанбаатар хотод оршин сууж байгаа Улаанбаатар хотын иргэд байна. Би юуны өмнө одоо улс орны томоохон асуудлууд гэж ярихаас өмнө бүгдээр Улаанбаатар хотын иргэд гэдэг үүднээсээ бидний тохиолдоод байгаа бэрхшээлийг одоо олж харцгаая. Гам тулгын Баттулга Улаанбаатар хотоос оролцогч. Өвлийн уйлрал жишээ нь биднэрт утаандаа ханиалгасан, зундаа тоосон таршил өгсөн. За гэртээ очиод харангууд хүүхдүүд маань компьютерт ширтээ суучихсан, хөдөлгөөний дутагдлалд орсон. Нэг бол залуучууд маань интернет, фейсбુક, твиттерээр бие бинийгаа шүүмжилдэг, биеиндээ ямар нэг байдлаар эйгүү одоо харьцаа үүсгэдэг. Ийм асуудлууд бидэнд харагдчихна. За настангууд маань юу гэхээр гадаа гараад сууя гэхээр тав алхаад орцноосоо гараад ерөөсөө тав алхмын газарт машины замтай настангууд маань чөлөө цагаа өнгөрүүлэх юм газар байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг шийдэх шийдэл надад байгаамаа. Улаанбаатар хотын хувьд жишээ ярих юм бол би бол одоо
Европын 15 орн 40 гаруй хотуудаар ерөнхийдөө энэ шийдлийг ягаад улс их орнууд энэ шийдлийг хамгийн чухал шийдэл гэж бодож хүний хамгийн үнд зүйл гэж авч үздэг юм бэ гэдэг талаар судалгаа суралцж ирсэн юм хөө. Тэгэхээр хийм технологич инженер мэргэжилтэй хүнийхээ хувьд ер нь бол хотын зохион байгуулалтад инженер хүний оновчтой төлөвлөгөө бодтой шийдлүүд маш шаардлагатай байдаг. Тэр үднээсээ би бол энэ асуудлыг шийдэж чадна гэж боддог. За асуух асуултын асуултанд оръё. Гадаад байсан гэж өөрийгөө англиар танилцуулна. Тэрнээс гадна өөрөө интернетийг хэрэглэхдээ ер нь интернетийг ямар журмаар яаж хэрэглэдэг вэ? Залуучууд ямар үлгэр дуурайл үзүүлж чадах вэ? За 1 минутанд хариулах хэрэгтэй учраас одоо англиар би өөрийгөө танилцуулахаар түрүүний танилцуулалт адилхан болчих واخ. Ерөнхийдөө бол англи, герман хэлтэй. Түрүүний интернетийн орчин гэдэг бол маш зөв асуулт байна л да. Маад Монголд залуучууд ялангуяа интернетийн орчинд орохлоор интернетийн мэдээллийг ямар ч шүүлтүргүйгээр хүлээж авдаг. Бид нэр эргээ санаа л да 94 оноос хойш ерөнхийдөө 2005 хүртэл 10 жилийн хугацаанд шар хэвлэл гэдэг зүйлд яг монголчууд ирчгээр итгэдэг болчихсон байсан. Сонинд бичигдсэн л бол зүг гэж боддог гэсэн тийм үү. Гэтэл энэ маань одоо цаг үеийн шалгуураар явсаар байгаад одоо бид нар мэдээлэл маш одоо цензуртай өөртөө фильтрээр оруулдаг болсон. Түүнтэй адилханаар интернет гэдэг зүйл яг одоохондоо бол Монгол улсын хэмжээнд маш шүүлтүүргүйгээр залуучууд ерөнхийдөө хүүхдүүд бүгдээр тийш оронгуутлаа интернетэд байгаа зүйл бүгд үнэн гэсэн юм бас маш ташаа мэдээлэлтэй яваад байгаа. Тэгэхээр хүн болгон мэдээллийг авахдаа өөрийнхөө шалгуураар тэгээд дээрэс нь үнэн зөв бодтой мэдээллийг авах нь чухал гэж үздэг. Зөв шүүмжлэхээс илүү одоо манлайлаад улс төрийн манлайлагч болно гэдэг байгаа шүү дээ. Манлайлаад яаж одоо залуу хүмүүсүүдтэй одоо дараагийн үеийнхэнтэй интернетийг зөв ашиглах вэ гэдгийг үлгэл дуурайл үзүүлсэн юм байна уу? Зөв өөрийн чинь бодол байна уу? Миний хийсэн бодис үйл юу гэхээр Улаанбаатар хотын хаан уул дүүрэгт одоо туул олон ирэг дээр бид нар бүгдээрээ мэднэ. Туул олон ирэг тэрчгээр ингэрэхэд эзэнгүү болчихсон. Одоо хогт үдэг улсууд ч юм уу, айск хөлөө хүмүүс жарих удаг ч юм уу ийм газрууд байдаг тийм үү. Энийг бид нар яг өнгөрсөн жил дээр газрын цэвэрлээд 3,000 мод тарих нүхийг бэлдээд одоо ирэх хавар модныхаа суулгацыг бэлтгэхээр бэлдсэн байгаа. Түүнээсээ гадна залуучуудад чөлөө цангаа өнгөрүүлэх 8 нэр төрлийн спортын одоо үйл ажиллагаа явуулах юм цогцлбор бэлтчихсэн байгаа. Энэ маань та бүхэн сонирх юм бол Facebook дээр Extreme Sports and Adventure Tours гэдэг Facebook групп байгаа. Тэрэн дээр биднээс хийж байгаа ажил товч тодорхойгоор бүх мэдээллүүд нь байж байгаа. Энэ бол яг иргэдийн өөрсдийнх нь оролцоонд тулгуурлаж хийсэн ямар нэг гадны бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалт түгээр хийгдэж байгаа маш амжилттай ажил байгаа. Та өөрийгөө улс төрийн шийдвэр гаргах түвшинд очивол ямар салбарт ямар албан тушаал тохирно гэж бодож байна вэ? Тэр талаараа тодорхой тайлбарлаж өгнө. Би түрүүн ер нь хэлсэн хим технологич инженер мэргэжилтэй гэж. Ер нь бол аливаа асуудлыг гарцыг харахад дээрээс оновчтой төлөвлөж бодиттойгоор хийхэд инженер хүний оновчтой төлөвлөгөө бодиттой шийдэл маш хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр би нэгхэд бол бүтээн байгуулалтын салбарт одоо ажиллах маш өндөр боломжтой гэж өөрийгөө хардаг. За би нэг асуулт асууя. Түрүүн өөрөө чи юунд донд одоо хүн төвтэй тий иргэний нийгэм гэж ярьсан тий. Одоо тэрэн дээр за хүн төвтэй гэж ярил ер нь хүүхэд залуучуудыг багаас нь тий багийн ажиллагаанд сурахын тулд ер нь яах ёстой вэ? Би түрүүн бас дурдсан одоо яг гадны 15 орн, Европын 15 орн 40 хотууд ягаад тийм ногоон байгууламж спорт цогцлборуудыг маш ихээр барьж байгуулдаг юм бэ гэхээр хүүхэд байхаасаа тэнд одоо жишээ нь энэ бүхэл одоо улсууд тохиролцсон асуудал байгаа юм да. Хүүхдүүд нь PC тоглоомд онддог, интернетийн орчинд ордог, хувь хүн гэсэн ганцаарчсан юм бодолтой болчихсон. Гэтэл энийг хүүхэд байхаас нь эвддэг зүйл юу гэхээр хамтаар нь тоглоулдаг. Яг гадаа орчинд тоглоулдаг. Залуучууд бас яг хамтаараа нийлээд тавуулаа аруулаа нүрээ хараа сууж байгаа хүмүүс хизээч бие биенийх хүмүүс интернетийн ардаас бие бинийгээ муулж байгаа шиг ийм муухай онцлог гаргадаггүй. Дээрээс нь хамтдаа тоглож хамтдаа тусалж бие бинийгээ дэмжиж чаддаг. Энэ бодлыг одоо энэ төлөвшлөхийн тулд хөгжингүй орнууд маань энэ ногоон бүсүүдийг маш ихээр байгуулдаг. Энэ бол ерөөсөө улсын бодлого нь болж хэрэгжиж байна. Таны улс төрийн үзэл баримтлал юу вэ? Би бол ер нь либертар үзэлтэй хүн. Тэгэхээр хувь хүн болгон өөрөөсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх. Тэгээд дээрэс нь илэрхийлэхээс гадна одоо бидний харж байгаа бол либертар, ардчилсан нийгэм, ардчилсан үзэлгээд үзэхлээр хариуцлага гэдэг зүйлийг маш ихээр мартдаг. Одон бэрхшээлтэй асуудлуудыг ярьлаа. Шалтгааны юу гэж ойлгож байна? Шалтгаан бол ерөөсөө энэ маш хурдтай хөгжиж байгаа үед аль ч хүн төрөлхтөн ерөөхдөө гүйцэхэд маш хэцүү байна л да. Одоо ялангуяа араас нь хөгжиж байгаа орнуудын хувьд бол тэгэхээр биднээс Монгол улсын хувьд эргээд харах юм бол харьцангуй одоо энэ цаг хугацаанд маш богино туулж байгаа гэж би өөрөөр бол хардаг. Жишээ нь одоо ардчилсан нийгэм үүссэн энэ одоо маш өндөр хөгжилтэй оронд бол 200-300 жилийн турш энэ бүх бусад бэрхшээлүүдийг туулаад өнөөдөр энэ хөгжлийн түвшинд ирсэн. А Монгол улс ердөөсөө энэ 90 оноос хойш ерөөсөө 20 гаруй жил болж байгаа тийм үү. Тэгэхээр бидний богинохон хугацаанд энэ урт үеүүдийг харьцангуй богинохон туулж байгаа гэж би өөрөөр хэлж байна. Та харин хэр хүнд амлалт өгдөг вэ? Амлалтаа хүрэхгүй тохиолдол ер нь хэр гардаг вэ? Амлалтын хэвд бол хүн яг өөргөө чадах зүйлийг хүнд амлах ёстой. Тэгээд нэр миний өөрийн дотоод үзэл болох юм бол чухал зүйлийг хөндөж чадхаасаа эхэлж хийя гэдэг бодлоо.
Түүнээс биш бусдаар одоо хин нэг популист амлалтууд ч юм уу эсвэл хин нэг таалагдах гэж амлалт бол өгдөггүй. Зөвхөн өөргөө хийж чадах тэр зүйлүүдээр л амлалт өгдөг. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi Brand. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налай хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээцэг имэн үннийг мэдээлнэ. Монгол өшөх байгалийн өнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэвэр агаарт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэвэр агаарт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндэснийхээ хашгийг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэг юм. За улс төрчин манлайлагч төсөл нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Дөнгөж сая эхний 6 оролцогч маань сонгогчдын сорилоо хэрхэн давсныг үзэгчдэд хүргэлээ. Одоо нэвтрүүлгийн маань дараагийн хэсэгт ерөнхий мэдлийн тест буюу за сэтгэл зүйч, хуульч, за улс төр судлаачдын хөндлөнгийн шүүлтээр оролцогчдоо бас тодорхой кейсүүд ажиллуулсан байгаа. Энэ дээрээс бас их сонирхолтой үзүүлэлт гарч байна. Кейс 1. Их сурвалж VIP 76 цэг юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 31300 гаруй хүүхэд байна. Харин цэцэрлэггүй 42, сургуульгүй 31 хороо үйл ажиллагаа явуулдаг. Сургууль цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байна. Нийслэлийн хэмжээнд нийт 115325 хүүхдэд сургууль цэцэрлэг шаардлагатай байгаа юм. Дээрх тоогоо тус бүрд нь хувааж үзвэл 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль нэмж барина гэсэн үг юм. Хэрв та хотын дарга байсан бол энэ асуудлын хүрээнд ямар ажил санаачилж хийж хэрэгжүүлэх байсан бэ? За хэрвээ би хотын дарга байсан бол энэ сургууль цэцэрлэгийн хүрэлцээ дутмаг эрэлт их байгаа энэ асуудал дээр төр бүх асуудлыг шийддэг ганц субъект нь биш гэдэг байдлаар ханднаа. Өөрөөр хэлбэл энэхүү сургууль цэцэрлэгийн энэ хүрэлцээгүй байгаа энэ асуудал дээр хувийн хэвшлүүдийг оролцохын сонголтын өргөн боломжуудыг бий болгож өгнө. Зөвхөн төр бол стандартаа тавиад стандартад нийцсэн хэсгээр нь хяналт тавьж ажиллах өөрийнхөө нөгөө харийн агентлагуудаараа дамжуулан энэ ажлыг бол хийж гүйцэтгэнэ. Шийдлийн хувьд бол ерөөсөө зарим нэг төлбөрийн чадвартай хүмүүс төлбөрөө төлөөд хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч болж байна. Зайлшгүй төр бол төлбөрийн чадваргүй хэсэг буюу
нийгмийн олонх маастаа бол бодлогоор энэ сургууль цэцэрлэгийн үйлчлэгээ буюу нийгмийн дэд бүтцийн үйлчлэгийг үзүүлэх шаардлагатай. Энэндээ харин төр одоо газрыг нь гаргаж өгдөгч байд юм уу? Улсын цэцэрлэгийн хашаан дотор хувийн цэцэрлэг баригдсан байна. Энэ тохиолдолд төрийн газар дээр баригдсан гэсэн үг байхгүй. Тэр тохиолдолд зарим нэг одоо зардлыг нь хангалттай бууруулж өгсөн байх гэдэг байгаа байхгүй. Тэрнийхээ хариуд одоо юу гэдэг 200 хүүхэд цэцэрлэгт авах ачаалттай гэж үзэх юм бол 70 хүүхэд нь ямар ч үн төлбөргүй байх ёстой ч гэдэг юм уу. Ийм гэрээ юмыг солилцоог бол одоо нөгөө төр хувийн хвшилтэйгээ тохиролцож энэ үйлчлэгэн дээр илүү төлхөө оруулж ирвэл зүгээр юм аа гэж нэг тарж байгаа. Тэгэхээр хотын даргын гол хийх юм бол нийгмийн дэд бүтцийг дан ганцаараа бол хийж чадахгүй учраас хувийн хвшилтэйгээ хамтран концессийн гэрээ байт юм уу те иймэрхүү байдлаар төлбөрийн чадвартай болон чадваргүй хэсгүүдийнхээ яаж нөгөө дунджийг барих уу хит их төлбөрийн чадвартай руу бас чиглүүлчихгүй үднээс нөгөө талд орхиж байгаа хэсэг хүмүүсээ тэнд нь бас орох тэр нөхцөл боломжуудыг нь тавьсан байдлаар явуул зүгээр юм аа гэсэн ийм шийдэлтэй. За баярлалаа хариулт. Яг энэ 42 хороо цэцэрлэггүй гэсэн ба шүү дээ. Гол асуудал нь миний ойлгож байгаагаар тэнд цэцэрлэг өрөх газаргүй юм шиг. Ялангуяа урагшаа орон сууцны хорооллоо дотор. Гэр оролж ялгаа байхгүй юм чинь нөгөө чөлөөлөхөөс аваад те дэд үтцэн шугамын тавихаас аваад асуудал үүснэ. Энийг яаж шийдэх вэ хотын даргын хувьд? За тэгэхээр ингэн хувийн хвшилтэйгээ дахиад ярина гэдэг хувийн хвшилт нэгэнт газар очсон байна. Орон сууцны хотхон баригдах гээд эхэлсэн байна. Тэгвэл орон сууцны хотхон баригдах тэр олон зөвшөөрлүүдийг өгөхдөө заавал нийгмийн дэд бүтцийн төлөвл. Орон сууцны хотхон өөрөө дотроо цэцэрлэгтэй байвал түүнийг худалдаж авах иргэдийн нөгөө орон сууц нь борлогдох байдал нь ч нөгөө хувийн хвшилтэд ашигтай. Тэгээ нөгөө талд нийгмийн дэд бүтцийн шийдэж байгаа. Үндсэн хуульд бол бүх нийтийн болон баг дунд боловсролыг төрөөс өндөл бүг олгоно гэсэн заалт байгаад байдаг. Тэгээ таны тавьж байгаа саналаар бол хувийн хвшилтэд хамтраад хувийн хвшилнээс нөгөө 200-аас 300 мянган төгрөгийн төлбөр авна гэдэг одоо ийм байдлаар зохицуулж байгаа магадгүй үндсэн хуулийн энэ заалттай харьцлах энэ үйл явдлыг үүсгэх байдал руу очих гэсэн үүсэхгүй. Тийм учраас санхүүжилтийн асуудал юм уу хамтрахгүй байх юм хамтарсан ч төрийн оролцоо өндөр хэмжээгээр гарч ирж аль болох нөгөө иргэдийн нуруунд дээр ачаа бага өөрүүлж төлбөргүй одоо тэр баг дунд ерөнхий боловсролын одоо тэр сургалтын хэлбэрийг олгох бодлогыг ер нь барих нь илүү их үн цэнтэй эргээд үндсэн хуулийн агуулга концепт нийцсэн шийдвэр болох байх гэж өвдөө үзэж байна. За эргээртнэ таны хувьд бол их сайхан шулуун шудраг гүндүүгий тэгээ бусдыг бас ер нь өөрийнхөө араас дагуулдаг манлайлагч хүн гэж би бол анзаарлаа. Танд бол өөртөө ихтгэлтэй яаж бусдыг одоо өөртөө үнэмшүүлэх тэр авьяас бол бас байна. Баярлалаа. Кейс 23. Нүүдэлчин монголчууд орчин цагт гадаадад шилжин суурьшигч монголчууд болжээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн хүмүүс олон байдагч зөрөөд гадагшаа явах сонирхолтой иргэдийн тоо буурахгүй байна. Гадаад орнуудад суугаа манай элчин сайдын яамдын мэдээлэл хувь хүний нууцлыг хангаад интернетээр гадаадад байгаа иргэдийн тоо гаргахад 107 мянга гэсэн мэдээлэл байна. Гадаад харилцааны яамны 2010 оны мэдээгээр Казахстан улсад 40.2 мянга, Бүгд найрамдах Солонгос улсад 30.8 мянга, Америк нэгдсэн улсад 27.3 мянга, Бүгд найрамдах Хятад ард улс болон Японд тус бүр 5 мянган монгол иргэн амьдардаг гэсэн тоо гарчээ. Монголдо сайхан амьдрах боломж бий юу? Монголд бол амьдрах боломж бий. Ялангуяа хөдөөнийхэн болон хийх гадшаад ч яг ингэ байдаггүй гэж би бодож байна л да. Тэгэхдээ суралцаар л явж байгаа. Магадгүй засгийн газрын гэрээгээр нэг явуулдаг юм уучсан. Солонгос руу тэрлэг болгоо бас ажилтгүй байгаа мөршмөг болох зорилгоор явж байгаа тохиолдол биелдэг. Цолцын юу гадаад монголчууд иргэд их орондоо ирэх ямар нөхцөлийг хүсэж байгаа гэдэгтээс асуу. Би жишээ нь Хөвсгөл аймагтай. Би Хөвсгөл аймаг хотод байгаа тэр үйлчлэгүүд би аймагт авах гэсэн байхгүй. Би тэнд хүсэж байгаа юм тэр орон нутагтаа байхгүй байхад энэ Улаанбаатарт байдаг байх жишээ. Тийм учраас би тэр хүсэж байгаа юмныхаа төлөө энд ирж байгаа болохоос биш уг нь бол тэндээ байх сонирхолтой байгаа. Тэгэхээр гадаадд байгаа монголчууд төсөл гэрэлтэж надад. Одоо энд Улаанбаатарт Монгол хүсэж байгаа зүйл нь эндээ байхгүй учраас гадшаа яваад байна гэж үзсэн. Тэр үйлчлэгээний ч гэдэг юм уу тэр сурах бололцооны тэр бүх хүсэж байгаа зүйлүүд нь эндээ хийгээ авах бололцоотой эндээ л амьдрах. Энд хэрэгтэй байгаа зүйлийг бий болгох ямар алхам хийвэл зүгээр гэж бодож байна.
Эргээд бас тухайн хүмүүс өөрөө өөрсдөө ажлын байр бий бол тэрийг дэмждэг хууль эрх зүйн орчин. Ер нь хууль эрх зүйн орчин сайн байгаа. Бусад дараалах юм гарч ирдэг л дээ. Таны тестийг харлаа бас тантай ярилцж үзлээ. Их зоригтой орж ирсэнээс хойш би 3-аас бол нэг залгасангүй тий. Тэр эдгээр зүйлс чинь надад их таалагдлаа гэсэн сэтгэл төрүүллээ. Кейс 11. Сургууль бол ирээдүйн иргэдийг бэлтгэх ардчлалд сургах гол талбар билээ. Сургууль ардчлагдаж чадвал нийгэм ардчлагдана. Сургуулийн зөвлөл нь бидний хүүхдийн боловсрал эзэмших, сургуулийн амьдралд олон нийтийг татан оролцуулах гол хэрэгсэл юм. Одоогоор сургуулиудад олон нийтийн оролцоо бараг байдаггүй. Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд өгөөд л орхидог. Ардчлал гэдэг нь шийдвэр гаргах үйл явцад хүн бүр оролцож, түүнийг хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээхийг хэлдэг. Энэ ойлголт шинэ хуулинд тусгагдсан. Энэ дээр бол эхний ээлжинд юуг шийдвэрлэх вэ гэхээр ер нь бол сургуулийн удирдлагуудыг тухайн сургуульд сурж байгаа сурагчдын эцэг эхчүүд нь сонгодог тийм байдал руу орох нь бол зөв гэж харж байгаа. Удирдах зөвлөлөө сонгодог. Тэндээ сургуулийн захирал өөрийн мөрийн хөтөлбөрөөр гаргаж ирж эцэг эхчүүдэд санал болгодог. Тэр нь ямар нэгэн одоо мөнгө төгрөг зарцуулах биш. Нэгдсэн байдлаар эцэг эхчүүдийг 7 хоногийн өмнө мөрийн хөтөлбөрөөр өгж танилцуулаад тухайн хугацааны дараа бол эцэг эхчүүд саналаа нууцаар өгж бол сургуулийн удирдлагыг сонгодог, удирдах зөвлөлөө ч гэсэн тэндээсээ сонгодог байвал илүү одоо арчилтаа хийгээд аль аль талдаа одоо үр дүн өгөх боломжтой байгаа. Яагаад тэгэхээр тухайн удирдлага бол байх хугацаанд юу хийхээ бол санал болгоно, юу хийж чадаагүй бол хариуцлага тооцож дараагийн өмнө сонгох боломжтой байна. Дараагийн нэг санал юу гэхээр улс төрөөс ерхий улс орны сургуулийг холдуулах хэрэгтэй. Сонгуульд хэр сайн зүтгэсэн, хэр сайн одоо байсан нь бол шагнал маягаар сургуулийн захирлаар бол тохиож очдөг нь бол шарамсалтай. Жишээ нь Эрдэнэтэд бодит жишээ байгаа юм л да. Сонгуулийн үеэр микрээр сайн үйлчилсэн гээд одоо микруудаа удирдах ажилласан одоо хот хооронд явдаг жолоочийг авчиж сургуулийн захирлаар сонгосон бодит жишээ. Тэгэхээр ийм байдлаас болоод нөгөө сургуулийн үр дүн чанар нөгөө багаар ажиллаж чадах, багш нараа удирдах энэ зүйл маань бол холдчиход байгаа юм аа. Тэгээ ер нь бол яванда хиттэй бол юу гэж харах вэ гэхээр ер нь дунд сургууль, ерхий улс орны сургуулиудыг менежментийн хувьд тодорхой хэмжээгээр хувьчлах одоо алхам руу орох шаардлагатай. Тухайн сургууль өөрөө ерхий улс орны сургуулийг шатараатаагаар бол хувьчлах хэрэгтэй. Ингэсний дараа бол тэр сургууль өрсөлдөөн одоо илүү өөр гэгээлэг зүйлүүд харагдана гэж харж байна. Сургуулийн удирдлагыг сонгохдоо та эцэг эхчүүдийн саналаар сонгодог байх гэдэг санал төвшүүлж байна. Энэ бас хувийн сургуулиуд дээр бас адилхан хэрэгжих үү? Ер нь байж болно тийм. Монголын онцлог тохирох юм болов гэдэг дээр тухайлбал сумын төвд тийхүү нэр дэвшээд цагирал нэр дэвшээд сонгох боломж нь бас ямар юм бэ гэм бол өөр альтернатив хөлбөрүүд байж болох одоо хослмол шийдлэр энэ тал дээр чиний бодол. Гэтэ дунд сургуулийн хувьд бол хүний нөөц бол тийм одоо дутмаг байна гэж бодохгүй л да. Ялангуяа одоо алслагдсан сум байлаа гэхэд тэнд бол мэрэгжлийн багш нар байгаа. Тэд нар бол дээд боловсролд эзэмшсэн тодорхой хүмүүсийг удирдах ажилласан туршлагатай хүмүүс учраас энэ дэр хүний нөөцийн хомсдол бол харахгүй байна. Ер нь бол яванда дунд сургууль дээр туршиж үзээд болж байгаа бол хот дүүргийн имлгүүд сая жисэн бид нар нийслэлийн цагдаагаа сонгож үзсэн шүү дээ. Тэр гих мэтчлийн ийм байдал руу орох юм бол илүү хариуцлага бол чам барьж ирнэ л да. Кейс 7. Их сургуульч олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дараах хятад судлалын эрдэмтэн Шүрбүү. Нүүрс тээвэрлэх шин төмөр замыг мөнгө гэж харвал хамгийн зөв сонголт нь нарийн цариг байх болно. Зардал хэмнэж цаг хугацаа хожихоос гадна ачаа эргэлт хурдан байх боломжтой. Хятадаас гадна Япон, Солонгос, барууны орнууд, Америк нэгдсэн улс гээд олон улсад өргөн хэрэгэлдэг дэлхийн стандартад нэвтрэх юм. Хэрвээ төмөр зам Монгол улсын хувьд геополитик мөн гэвэл төмөр замын цариг ямар байх ёстой вэ гэдгийг нухацтай ярилцах нь чухал. Эдийн засаг, геополитик хоёрын аль нь чухал вэ гэдэг таны бодлоор. Тэгэхээр эдийн засгийг харж үзвэл өргөн зэрэгтэй замаар бол дахиж хуулаад дахиж хятадын нарийн зэрэгтэй зам руу арчих маш өндөр зардал гарч байна. Энэ цаана бол тооцоосон аюул зардал гарч. Тэгэхээр эдийн засгийн бол нарийн зэрэг тавих нь зөв. Яагаад тэгэхээр шууд нарийн зэрэгээр очиод эдийн засгийн зардлаа нүүдэж байгаа. Миний хамгийн чухал санаа түүхий дэвтэр гаргаж хэлчихлээ. Түүхий гаргаж байгаа орн биш, авж байгаа орн байж байгаа. Энэ бол угаасаа тэгэхээр бид нөгөө нэг хямд хүртгээр буцаад өнгөр хүртгээр түүхийдээ буцаад худалдаж авч байгаа. Тэгэхээр бид энэ боловсруулах чиглэл рүү байлаа хандмаар байна. Тэгээд эдийн засгийн тооцоод нарийн цэвэрлэгийг давхар тавьчих. Бүдүүн нарийн цэвэрлэг хоёр замаар хоёулаа гэж хажуугаар нарийн цэвэрлэгийн замыг тийшээ татчих. Өргөн нарийн барих уу гэдэг чинь бараг 10 гаруй жил хэрэглэлээ шүү дээ.
Бид нар шийдчихэр байсан бол шийдэл барьж чарсан бол барьцаар л зөндөө хугацаа өнгөлөө тэгж чадсангүй. Тэгэхээр энэ чиний хэлж байгаа шиг ерөөсөө л энэ биднээс хамаарахгүй ер нь хоёр хөршийнхөө арга хэмжээг олж тавих ёстой зам юм болоо гэж бодож байна. Энэ талаар юу гэж? Энэ хоёр хүчрэг гүрнийг яаж өөрийн талд ашигтайгаар эргүүлж болох вэ? Олон ихтэй ч юм уу Орос ч юм уу одоо тэр хоолгоо монголоор тавьж тавьж хэдий том орны төрөлд боловч нөгөөдлөөс нь нэг ашиг болох тэр боломжийг харах. Үйлдвэржилт бий болох хэрэгтэй гэдэг бодлого байр суурийг дэмжиж явах шиг байна тийм. Тэр үйлдвэржилт бий болохын тулд орчин ямар ах хэрэгтэй. Ялангуяа эрх зүйн орчин. Тэр хуулийн орчин нь үйлдвэрлэл одоо бий болоход таатарсан хүртэл ямарваа нэг үйлдвэр бол нэг том үйлдвэр байдаг. Тэгээд тэрийг дарж одоо юу гэдэг машины үйлдвэр барьлаа бид нэг газар дугуйн үйлдвэр, нэг газар арааны үйлдвэр гэдэг юм жижигсэн маркаар бүрчилж хөгжүүлэх хэрэгтэй. Тэр үйлдвэрлэлийг одоо ховдлоо одоо машины үйлдвэрээр барьчлаа. Урсад дорнодод дугуйн үйлдвэрийн барьчихсан. Иймэрхүү маркаар том үйлдвэрээр дэд үйлдвэрлэлээр дэмжүүлээд өмнөж явах нь аюулж өгөх. Тэгээ эндээс гарсан үр ашигаар үйлдвэрлэлээр байгаа хот байвал. Кейс 22. Үр хүүхдээ ганцаараа өсгөж гэр орноо авч яваа өрх толгойсон эмэгтэйчүүдийн тоо 1990 онтой харьцуулахад 5 дахин нэмэгджээ. Энэ нь эрэгтэйчүүдийн нас баралт залуучсан, 20% нь архинд донтсон. Олон мянган эрчүүд хар ажил хийхээр харь орныг зорьсон зэргээс үүдэлтэй гэж үзэх үндэслэл бий. Ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дундаж цалин эрчүүдийнхээс 14.3%-аар бага байдаг. Гендрийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй байна. Гендрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачлага хүсэл зориг үндэсний болон орон нутгийн салбарын төвшөнд хангалтгүй байгааг илтгэж байна. Гендрийн эрх тэгш байдлын тал дээр би Монголыг бол тийм ч амар доогоо гэж бас батгүй юм л да. Би өөр Солонгост байж байгаа гэж байна. Солонгост яг ижилхэн албан тушаалтынхад эмэгтэйчүүд цалин хамаагүй бага өгдөг. Би цаана юу гэж үздэгхээр чамаг арталчин нөхрөнд хийж байгаа архтын үнчээр гэр бүл авч явж байгаа ч юм. Бид Монголд бол харьцангуй онцгой юм баг эмэгтэйнийг авах сонирхол илүү өндөр гэдэг юм болж байна шүү дээ. Тэгээс Монгол эмэгтэйчүүд айгуу ер нь бусад Аз дотор нэлээд хүчтэй боловсрлоо шүү дээ. Ер нь амьдралаа авах гэсэн чинь илүү одоо тэр тал дээр тэгтлээ гендрийн эрх тэгш байдлаа ингээд хөндлөлөд байдаггүй болов гэсэн миний байр суурь байна л да. Тэгэхээр яг энэ асуудлыг би шийдэл маань юу гэхээр нэгдүгээр гэр бүлийн боловсролыг өөрсдөө зөв олох нь хамгийн онцлог юм байна. Миний өөрийн үзэл эйдэн л да. Өөрөөр гэр бүлтэй баримтлагдаг эрчүүд гэдэг бол гэр бүлийн ер нь тэргүүн байх хэрэгтэй гэж үздэг. Тэр өнөөдөр хит эмэгтэйчүүдэд авгааснасаа болоод магадгүй энэ асуудал ингээд үүссэн ч байх магадлал өндөртэй. Одоо жишээ нь нэг хэсэг чинь ажгүй багтуудаа сургаад эрчүүдээ захаар ажилласан ч болно. Энэ нь өөрөө ингээд энэ нэг том нийгмийн асуудал үүсэх боломжтой болоо гэж бас хараад байна л да. Ерөн зүгээр энэ 90 оноос хойш өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 5 дахин нэмэгдсэн гэдэг энэ шалтгааныг чи өөрөө юу гэж харж байна? Тэгээ 90 он чи өөрөө бас нэг маш том өөрчлөлттэй нийгмийн шинэ өөрчлөлт орж ирээд бэлэн зүгээр л ажил хийгээд цалингаа авч ирсэн бол өрсөлдөх тийм ийм шалгуу гарч ирэхэд эрчүүдийг энэс сууж арихтаарсанд орж ирсэн сэтгэлээр унж яахаа мэдгүй бас үүдэлтэй байх магадлал өндөр юм болов уу гэж хараад байна л да. Гендрийн тэгш байдлыг манад та бол ер нь бол бус орнуудтай харьцуулах юм бол гендрийн тэгш байдал боломжийн төвшин гэдэг дүгнэлт үнэлдэг байдаг шиг байна. Магадгүй энэ гендрийн тэгш байдлыг алдагдсан гэдэг юм уу анхаарах юм салбар байна манай Монголд. Би яг үнэндээ хэлэхэд өөрөөс энэ талаар мэдлэг мэдээлэл маань жоохон тутмаг авахлаа би өөрийнхөө зөв үзэл бодлоос хэлж чадах юм л да. Гараад нэг хос судлаар санагдал юм гэрээ. Миний зүгээр сэтгэл зүйч хүний нүдээр таныг харахад бол та өөртөө их сайхан анхаарал хандуулсан байна. Тийм учраас би ч таны ярианд их анхаарал хандуулах итгэл надад төрж байна. Цаашлаа та хүний яриаг их сайхан сонсч чаддаг. Тийм ээ сонсоод тэр хариулт өгөхдөө их сайн байна гэж би үзэж байна. Нэвтрүүлгийн дараа та нэг өөрийгөө зургатаар хараад үзээрэй. Та бид дураас асуусан асуултыг сонсохдоо их сайн байна. Анхаарал их сайн төвлөрч байна. Хариулт өгөх үедээ ерөөсөө дээшээ юм уу доошоо ингээд таны харц ингээд нэг газар төвлөрөхгүй. Тэгээд тантай харьцаж байгаа хүн одоо бидний хувьд ингээд танаас хариултыг чи авчих гал ингээл байдаг. Тэгэхээр харилцаа үүсгэх ингээл та дээшээ доошоо хараад ингээд байхаар энэ жоохон дутагдaltaй тал байна шүү. Тэрнээс бүх зүйлээрээ надад их сайхан таалагдлаа. Баярлалаа. Кейс 4. Их сурвалж News цэгийн.
Монгол банкны цахим хуудсанд гарсан мэдээллээс шүүж үзвэл бондын хөрөнгөнөөс энэ оны 1-р сард арилжааны банкудад 400 сая төгрөг, 2-р сард 200 сая төгрөгийг шилжүүлэн байршуулжээ. Өөрөөр хэлбэл 4.1-ээс 5.1% хүүтэйгээр авсан мөнгөө арилжааны банкудад 7% хүүтэйгээр хадгалуулсан бололтой. Зах зээлд гаргаж байгаа арилжааны банкуудын зээл өнөөдрийн байдлаар дунджаар 12-оос 15% хүүтэй байна. Яг энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ? Миний хувьд үзэхэд бол ерөнхийдөө бол засгийн газар бондын мөнгийг тодорхой хувийг бол яг улс орны томоохон бүтээн байгуулалт төслүүдэд засгийн газар өөрсдөө шийдэж оруулахаас гадна энэ мэтлэн 400-200 сая төгрөгийг бол арилжааны банкуд байрлуулад жижиг дунд бизнесүүдийг дэмжихэд бол үйл ажиллагаанд чиглүүлж байгаа нь маш зөв гэж бодож байгаа. Учир нь гэхээр энэ бондын мөнгө өөрөө бол 4.1-ээс 5.1% хүүтэйгээр олгогдсон ийм бонд. Тэгээд арилжааны банкудад засгийн газар өөрөө байршуулах төр 7% төгрөгтэй байршуулна гэдэг бол эрсдлийн түвшин бол засгийн газрын хувьд байхгүй болчихж байгаа. Гэхдээ эндээс нэг алдаатай ч юм уу баг зөв дутагдaltaй харагдж байгаа зүйл нь одоогийн байдлаар банкуудын арилжаа 12-аас 15% хүүтэй байгаа. Тэгэхээр энэ нь бол засгийн газар 7% хүүтэй хадгалуулсан одоо энэ бондоо банктайгаас гэрээ ихтэй цаашаа нэгд улсын бодлого явж байгаа учраас аль болохоор хүүгийн баг түвшинд 10 юм уу 8 юм уу аль эсвэл 9% хүүтэйгээр цааш нэрэгдэж жижиг дунд бизнесүүд дэмжиж олгоосоо гэсэн иймэрхүү бодлого барьсан бол арай илүү үр дүнгээ үзүүлэх байсан болов уу гэж бодож байна. Учир нь ихлээр яг өнөөдрийн байдалд бол жижиг дунд бизнес эрхлэгчид иргэдийн хувьд бол зээл аваад бизнес эхлэхэд эхлэлийн хөрөнгө бол хоримтлал маш хэцүү байдаг. Тэгэхээр энэ хоримтлалгүй үүднээс одоо жижиг дунд бизнесүүд өндөр үүдээ зээл авсныхаа одоо үр дүнд хөлдөө тогтоосон маш богино хугацаанд дампуурах ийм эрсдлүүд бас маш гарч байгаа учраас. Тэгэхээр энэ бол яг бондын мөнгийг мэдээж томоохон дийлэнх хэсгээ бол томоохон одоо улсын төсвөлсөн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийчихэд яг юм тодорхой хэмжээний мөнгийг бол зайлшгүй жижиг дунд бизнесийг дэмжихэд ингээд зарцуулах шаардлагатай. Бонд бол нэг талаар өөр гээд би бас нөгөө Монгол улсын нэр хүндийг ашиглаж гаргаж босгож ирсэн мөнгө шүү дээ. Тэгэд иймэрхүү байдлаар энэ жижиг зарцуулалтуудад явуулнаа гэдэг ийм зүйл ямар хууль эрх зүйнсэлтэй. Ерөнхийдөө энэ бондын зарцуулалттай холбоотой Монголд улсын соёл гэдэг юм уу энэ хандлага төлөвшөөгүй байдлын нэг илэрхийлэл биш үү ингээд зүгээр л арилжааны банк. Миний бодлоор бол түрүүн таны хэлдгээр бондын мөнгө гэдэг бол тухайн засгийн газрын хийж байгаа бодлогоос гадна яг нийт Монгол улсын ард иргэдийн өмнөөс авсан зээл өөр гэсэн үг тийм. Тэгэхээр тодорхой хэмжээнд бол зайлшгүй одоо энэ бизнес хийх гэсэн энэ тоо нэмэр оруулах гэсэн асуудал бол хөнгөлөлтэй байдлаар ингэж орж ирэх нь маш зүйтэй. Нэг зүйл тодруулбар нь бондын мөнгөний зарцуулалтанд одоогийн тавьж байгаа нэг хяналт хэр байна гэж та бодож байна. Энэ кейс дээр ярих юм бол эхлээд 400 сая дараа 200 сая төгрөгийг арилжааны банкнд байршуулчихсан байна тийм. Тэгэхээр энэ бол яг зах зээлийнхаа хуулиар мэдээж хүн зээлээ авахдаа барьцаагаа байршуулж байгаа. Тэгэхээр хяналт нь бол нэгдүгээр засгийн газар игээд мөнгө авахд бол ямар ч эрсдэл байхгүй учраас энэ бол банкуд өөрсдөө бизнесийн шугамар хяналтаа тавиа явуучих гэж бодож байна. Та өөрийнхөө яриагаар бусдыг бас удирдах бас өөрийгөө ойлгуулж бас өөрийгөө бусдад итгэж үнэмшүүлэх чадвар танд их сайхан байна. Тэгээд ер нь бол одоо ингээд харилцаан дээр хүний биеийн хөдөлгөөн гэдэг тэр зүйл маш чухал. Танд бүх зүйл байна. Гэхдээ амин гол нь ингээд та суухдаа маш их мөрөө авчиж сууж байна. Тэгэхээр нөгөө хүндээ ямар хөө сэтгэл төрүүлдэг вэ гэхээр ер нь бол ингээд харилцаа нэг сонирхолтой биш байна гэсэн илэрхийллийг бас мөр гэдэг зүйл сэтгэл зүйд нөгөө хүндээ өгчээд юм аа. Тэгэхээр та ийм сайхан инээмсэглэлтэй, ийм сайхан яриа өрөөтэй хүн одоо ингээд гой суудгаал янзлчвал илүү их бас амжилттай авах болоо. Тэгээ ирсэн баярлалаа танд. За. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн үннийг мэдээлнэ. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхээ хашгийг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News цэгийн. Иргэмд үзэгчдээ улс төр шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийн шилдэг 60 оролцогчоос бас бид 5 төрлөөр шалгуур авлаа. Мэдээж төгс юм гэж байхгүй. Гэхдээ бодитод аль болох бодиттой байдлыг хичээсэн энэ одоо шалгуултыг хийхээр зорьсон. Өнөөдрөөс эхлүүлээд ямар одоо 30 оролцогч үлдсэн байх тэр зүйлийг өнөөдрийн шалгуултад харуулдаг явах. За тэгээд өнгөрсөн сая бас эхний 6 оролцогчийнхаа сонгогчдын сорил болоод мэдлийн ерөнхий төвшинг тодорхойлохын кейс ажиллагаануудаар яг одоо жишээлбэл сорилын 6 оролцогч мэдлийн төвшин дээр яг тэр 6-аар тодтогч гаргаж байгаа учраас нэг оройн хөтөлбөрөөс оролцогчд маань магадгүй өөрийнхөө дэмждэг оролцогчийг илүү таньж мэдэх. За магадгүй эсвэл цоо шинээр танихны боломжийг олгож байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхэлж хүрэж байгаа
шалгуурууд бол яг харахгүй оролцогчдын 30-д үлдэхэд яг ганцаарч суур чадвар гэдэг хамгийн голлох хэмжээнүүдийг авах юм шалгуурууд байгаа. Үзэгчд маань бас энэ даалгаврууд сонирхолтой байна гэдэгт итгэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн өндөрлөө. За маргааш дараагийн 6 оролцогчийнхоо мөн дээрх шалгууруудыг үзэгч та бүхэнд хүргэх болно. За устдагчин манлайлагч төслийн цоор нэвтрүүлгийг орой болгон хүлээн үздэг үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн сайхан байгаа. Баярлалаа. Баярлалаа. Шугаш харамзаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамзаагүй